үзэгчтэй манай Дэлхийн Монгол Булангийн ээлж дугаар Brooklyn White House-аас хэлгээд бэлэн болсон байна. За манай энэ удаагийн дугаар Английн жүжигчтэй холбооны гишүүн, за жүжигчин, продюсер, баяр цэцэгч маань оролцож бэлэн болсон. Сайн байна уу та? Сайн байна уу? Борлог хүлээсэн баярлалаа. 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 Юу нэг хоёулаа гоё таны сүүлийн уран бүтээлийн талаар хуваалцъя гэж байна. Бодож чинь сүүлд бас Amazon-ы сериал тоглосон байсан тий. Тэгээ өөр юу тоглоо энэ талаараа хуваалцгаа. Тэгээ хамгийн сүүлд яг одоо бид өнгө сая Монголд ирээ сар болж байгаа. Ирэхээс өмнө Amazon-ы яг өөрийнх нь original series гэж ярьдаг. The Power гэдэг нэртэй хүчтэл гэж орчуулж болно. 10 анги сериал одоо тоглоод дүр бүтээгээд ирсэн. Тэгээд энэ бас өөрөө маш өвөрмөц одоо сериал эх оны 5-6 сараас нээлттэй хийн. За 2017 онд бол Барак Обама ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байхдаа энэ онд миний унсан хамгийн гайхалтай одоо миний тархийг үнэхээр одоо тэгж ажилуулж чадсан номны нэг гэсэн өөрийнхөө жагсаалтанда топ 10 жагсаалтанда бас оруулж исэн ном. Тэгээд тэр номон дээр үндэслээд хийгдэж байгаа зохиол. Тэгээд ерөнхийдөө бол нэг тийм ирээдүйд эмэгтэйчүүд гівгэнд тийм нөгөө супер хүчтэй болсон биднээс ингээд цахилгаан гаргадаг. Тэгээд эхлэнгүүт л бүх одоо дэлхийн ертөнцийг удирдах байгаа эрэгтэйчүүд ерөнхийлөгч те одоо хаад бүгдийг ингээ авч хаяад ерөнхийдөө бол нөгөө ертөнц ихэн эрэгт яс ингээ тогтчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дунд мэдээж сайн эмэгтэй хүмүүс ч байгаа бас одоо юу гэдэг чи эрэгтэй хүн бол ерөөсөө хэрэггүй гэж үздэг айгүй экстрим үзэлтэнгүүч байгаа те. Тэгээ тэндээс урган гарч байгаа ер нь драмын тухай кино. Таны хувьд одоо ямар дүрдээ тоглосон бэ? Миний дүр хамгийн анх нөгөө Таиланд эмэгтэйн дүр байсан. Тэгээ миний дүр өөрөө Молдовын ерөнхийлөгчийн Молдовын тэргүүн хадагтай туслах эмэгтэй. Тэгээ яг дүрээ авсны дараа Таиландч байсан монголч байсан ямар ч ялгаагүйтэй байла монгол юм чинь монгол болгочихъя гээд миний дүрийг Солонгоо нэртэй олгоод тэгээ миний ахын нэр бас Батбаяр болоо солигдсон. Тий. Тэгвэл анх энэхүү одоо киноны дүрийн юугаа яаж авсан бэ тий? Саналаа. Англид би жүжигчний агентлагтай Core Management гэдэг нэртэй агентлаг байдаг. Тэгээ манай агентлаг болохоор ингээл нөгөө байнга шалгаруултууд явуулдаг. Тэгээ миний хувьд болохоор одоо юу гэдэг чи агентлагтай байхын нэг давуу тал нь одоо би хэрвээ агентлаггүй байсан бол хизээч одоо мэдэж одоо шалгуулж чадхааргүй байсан прожектуудын одоо шалгаруултанд ингээ орох боломжийг л өгдөг гэсэн үг. Тэгээд яг энэ нөгөө Amazon-ы сериалынхаа дүрийг авахын өмнө бас их сонирн болчихсон. Яагаад гэх юм бол 10 сараас хойш 3 сар хүртэл бүхэлдэн 5 сарын хугацаанд 7 хоногт баг өдөр болго ингээл нэг удаа ингээд шалгаруултууд ирдэг, кастингууд ирдэг. Айгүй гой прожектууд ирж байгаа байхгүй Netflix-ийн Witcher, тэгэл Marvel-ийн Цурал муурал гээл те. Шалгууллаа л гэдэг ерөөсөө тэнцдэггүй. Тэгээ би бүр 5 сар ингээл нөгөө байнга хүн чинь ингээ юунд ч тэнцэхгүй болохоор ингээ сэтгэл санаагаар унаал ёо би бүр ерөөсөө шал буруу мэрэгчлээ сонгоч одоо үнэхээр авьяасгүй юм байна гээл. Тэгээ манай агентлаг айгүй хөөрхөн тэгээ яг намайг дааж авсан агент айгүй хөөрхөн зүгээрээ байла энэ бол зүгээр цаг хугацааны л асуудал хоёлаа ингээл keep going ингээл яваалаа гээл. Тэг ингээ мань хүн айгүй тийм нөгөө ууггүй тэнцэхгүйсэн ч хэлээсэн ингээл дараагийн шалгаруултуудыг айгүй их ингээл явуулаа л гэдэг гэсэн. Тэгээ би эхэндээ нөгөө шалгаруулалт ирэхээр амар тийм нөгөө хичээгээд багш магшаасаа асуугаал эсвэл ингээл нөгөө айгүй бэлтжиж шалгаруулалтаа өгдөг гэсэн байхгүй юу. Тэгээд нөгөө Amazon-ы шалгаруулалт ирэхэд баг бүр нөгөө сэтгэл санаа бүр нөгөө навсуунна гэдэг шиг баг л нөгөө дахиад нэг тэнцэхгүй шалгаруулалт ирж ийнэ гэж бодоо. Тийм за яшиг багш магшаас асуугаач яад ингээл өглөө босоод шууд 8 цагт босонгуутлаа за гээс уншаал цээжилжээл 9 сагсаас гээс явуулж угс тэнцэх юм биш гэл. Тэгээ айгүй нэг тийм хайнга явуулсан байхгүй юу. Тэгээ хайнга явуулчаал мартцсан. Тэгээд яг нөгөө 3 сарын сүүлээр байсан. Тэгээ 3 сарын сүүлээр би нөгөө Монгол явах одоо нөгөө тусгай нислэгт миний нэр ингээд нөгөө орно гэд бүр ингээд баталгаажсан. Тэгсэн чинь гівгэнд нөгөө нислэг болохын өмнө юунаас элчингээс уцтаад ингээд ямар нэгэн шалтгаанаар ингээд тусгай нислэгт ингээд нэр чинь ингээд хасагдчихлаа. Дараагийн нислэгээр л явах бол одоо энэ нислэгээр явах боломжгүй байна гэд. Тэгээ надад аюу санагдчихсан байхгүй. Тухайн үед чи би ингээд нөгөө Монгол руугаа ирэх гээд ирж чадахгүй хагас жил гацсан. Тэгээд яагаад ийм юм тохиолдоод байгаа юм бол гэж аюу бодогцсон. Тэгээд тусгай нислэгээс ингээд нэр хасагдсан гэсний дараа 2 хоногийн дараа Amazon-аас холбогдоод манай агентлаг руу энэ дүрт тэнцсэн гэсэн хариу ирсэн. Тэгээ надаа яг нэг байнга боддог хэрнээ ингээд тухайн үед ингээд нөгөө тэнцэхгүй байсараа мартсан нэг зүйлээс юу вэ гэхэлэр
альва зүйл нөгөө юм бүх учир шалтгаантай болдог. Одоо бидний амьдралд ямар нэгэн зүйл одоо азгүй ч юм уу, золгүй тохиолдлоо гэж бодоход бид надад ийм сайхан зүйл болох гэж байгаа болохоор өнөөдөр би ингээ бүтлгүүтэй байгаа юм байна штэ гэж нэг боддгоо штэ. Ирээдүг тэгэж нөгөө харж чадахгүй би ямар азгүй юм бэ гэл ингээл боддог ч юм уу. Яагаад надад ийм тохиолдолд байна? Яагаад гэртээ харах гэсэн чинь ингээд нислэг байхгүй болчихвооч гэх юм уу те. Яг тэр үед бол ингээд бүх зүйл зүгээр ингээд нөгөө бага өөрийнхөө амьдралынхаа зурсан зурлагтай амар итгэх хэрэгтэй. Ямар нэгэн зүйл болохгүй л бол ямар нэгэн сайн зүйл болохын төлөө л одоо тохиолдож байгаа гэдэг шалтгаантай гэдгийг дахин сануулсан. Тийм. Тэгвэл та ингээд дүрээ яг хүлээж авах үед ямар хуу санагдсан те. Одоо яг тухайн мэдрэмж сэтгэл. Арилал юу би ч арилал манай менежер ч арилал агент ч арилал гэж бүгдээрээ тал. Тэгэл гэртээс найздаа бас хэлж арилал, тэрвэрлэж арилал, ээж аваа оцтож арилал. Тэгэл айгуу гоё юмсэн. Тэгээ миний хувьд болохоор яг тийм нөгөө томоохон сериалд бас би тэгээ ингэж бодсон байхгүй нөгөө анх шалгуулж байхдаа бид нар чинь нэг тийм олон сцен ирэхгүй. Ганц хоёр л сцен л ирдэг байхгүй. Тэгэхээр миний зүгээр нөгөө сэтгэл дотор юу гэж бодогцсон гэхээр за энэ бараг л нэг харагдаал өнгөрдөг дөрөв эзэг гээд ингээ ботцсон. Бүр тэнцэхгүй байсараа бүр тийм навсан. Тэгээ яг ингээ гэрээ нэрсэн чинь 3 анги одоо 10 ангийнх нь ингээ 3 ангиас та ингээ тоглоно гэд. Тэгээд яг ингээ зураг авалтын талбай дээр байсан энэ дүр айгүй их таалагдчихээн гээд яг зураг авалтын дунд баахан сцен нэмээд 3 байсан 4 анги болоод тэгээд нэмэгдсэн. Тэгээд миний хувьд бол маш одоо сэтгэл тогтолсон л байсан. Тэр хоёлаа энэ дэр нэг юм байна. Юу гэвэл одоо манай ингээ хүүхдүүд айгүй хүүхдүүд байдаг л одоо жүжигчин хүүхдүүд гадаад нэгээд гадаадын кинонд тоглож үзье. Тоглоом моглоё гэсэн хүсэл сонирхолтой. Тэгэхээр тухайн хүүхдүүд маань одоо гадаад кинонд тоглох ч юм уу тэгээ ямар шаардлагатай гэдэг юм бол одоо жүжигчдийн тийм CMI-гийн тийм зүйлс байдаг болов. Энэ талаас та зүйлгүй. Тийм байгаа хамгийн түрүүнд хэлтэй байх хэвээр. Гадаад хэлгүй тэр дундаа одоо англи хэлгүйгээр олон улсын прожект шалгуулна, тэмцэн гэсэн ойлголт бол ер нь байхгүй. За учиргүй тэр тухайн дүр нь одоо юу гэдэг чинь одоо зөвхөн Монгол ийм дүр байна ч гэдэг юм уу тий. Тэгэхгүй л бол одоо нийт массыг хамарч байгаа. Азууд яг ингээд одоо үндэстэн хамааралгүйгээр өрсөлдөж байгаа дүр бол үнэхээр боломжгүй. Тэгэхээр мэдээж нэгт хэлээ сайжруулах хэрэгтэй. Хоёрт өөрийнхөө ур чадрыг байнга сайжруулах хэрэгтэй. Жүжигчин бол яг нэг тийм манай багш шилдэг байсан яг ингээд жимд явж байгаа юм шиг ер нь тамирчин шиг тий. Яагаад тэгж хэлж ийм гэхлээр зүгээр нэг одоо 4 жил номын дуу сонсонгуутлаа л за би яг ингээд мундаг жүжигчин болчлоо гэж хэлж болтгоо. Баян мэдрэмжээ нөгөө нэг шин байлгаж авах хэвээр. Баян өөрөөр хэлэх юм бол одоо тэр дүрийг бүтээх өөртөө ингээд нөгөө практик үсгэж авах хэвээр байна шүү дээ тий. Заавал кинон тоглох махад найзуудтайгаа уулзаад бас жүжигийн бэлтгэл хийдэг ч юм уу тий. Тэгэхгүй болохоор ингээд зарцчихдаг. Тэгээ зарцхлаар яадаг вэ гэхлээр шалгаруулалт ороод ирэхээр хүн олигтой бас тэр дүрээ гаргаж чаддаггүй. Тэгээд тэрнээсээ болоод тэнцдэггүй. Дээрэс нь одоо салбарын стандартууд байна. Стандарт гэж юу ярьж байгаа нэхлээр одоо за жүжигчин хүн ингээ хедшоттой байх хэвээр 8.11 инчиг одоо 8 инч 11 инчийн одоо харьцаатай хедшоттой байх хэвээр. Тэр хедшотыг нь яаж авах хэвээр ингээд Америкийн стандарт, Английн стандарт гэдэг ингээ байгаа байхгүй юу? Тэр хедшотор ерөөхдөө ихэвчлэн хамгийн анхны нөгөө шалгаруулалт ингээд шийдэгддэг. Өөрөөр хэлбэл зургийн таалагдахгүй бол бүр ингээ нөгөө шалгаруулалт нь өрдгөө. Тэгэхээр хедшот өөрөө маш сайн зөв хедшот байх хэвээр. Хит их мейкап гүч гэх юм уу? Хит их одоо юу гэдэг чинь өөрөөсөө өөр биш те. Тэгсэрнээ нүд нь бас их гоё гэрлэж харагцаа одоо юу гэдэг илэрхийлэмж нь маш өвөрмөцч гэх юм уу те. За тэрнээс дараа нь бас нэг 2-3 минутын тухайн үеийн өмнө одоо дүр бүтээж исэн дөрүүдийн одоо юм коллаж видео тэрнийг бол бид нар show reel буюу demo reel гэж нэрлэдэг. За энэ бол бас маш чухал. Яа гэх юм бол нөгөө Холливуудд чинь ингээл нэг дүрд ингээл шалгаруулалт хийгээл тэгэхээр хэдэн мянгаараа ингээл CV ингээл те зургууд ирдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр болгон хүмүүсийг ингээл дуудах одоо цаг хугацаа болоод хүний нөөцийн боломж хомс учраас мянган хүнийг дуудажсанаас анханасаа нөгөө 1-2 фильтрээ хийгээд магадгүй мянгаасаа 100 ч юм уу 50-ыг нь үлдээгээд яг өрөөнд кастинг хийхээр дуудсан одоо тэр кастинг директорт амар шүү дээ. Тэгэхээр юун дээрээс үнэлдэг вэ гэхээр зургийг нь хараад за 1000-аас за 500-ыг нь авлаа гэдэг ч юм уу. 500-ийнхаа нөгөө нэг 2-3 минутын бичлэгийг үзнэ. Бичлэгийг үзээд таалагдсан за магадгүй за энэ 100-ыг нь авлаа. Тэгээд тэр 100-ыг нь харж агаад өмнө юу тоглож исэн CV-г нь үзнэ те. За тэндээс магадгүй 70-ыг 80-ыг нь авдаг ч юм уу. За одоо энэ хүмүүсийг кастинг дуудъя гэж дуудагддаг. Маш олон тийм шатаваа үзүүлдэг шүү дээ. Тэгэхээр
Таны хувьд одоо Англид бас саяхан магистра хамгаалаад жилийн өмнө хамгаалсан байна. Тэгээ Английн Эзэн хааны драмын төв сургуульд хамгаалсан гэсэн. Тэгэхээр энэ сургуулиас ямар мэдлэгийг хуримтлуулж чадав те энэ талаар хуваалцахгүй. Сургуулиас маш их мэдлэгийг хуримтлуулсан. Манай сургууль бол үнэхээр одоо нөгөө бөмбөгдөн гэж одоо юу байдаг ерөөсө хичээлээр болоод мэдлэгээр практикаар туршлагаар үнэхээр бөмбөгдсөн. Тэгээд хамгийн гоё таалагдсан одоо зүйл маань амьдралын хэм маяг маань байсан. Англид байхад яг сургуульд сурах ийм одоо драмын сургуульд сурах ийм гоё байдаг юм уу гэмээртэй үнэхээр одоо дурламаар өглөө бүр босоод хурдан сургуультай явах юмсан гэж бүр ингээд догтлоо те. Ороо болохоор өстой унтаал ерөөсө хурдхан сэрэл маргааш болоосай ч гэдэг юм уу. Тийм гоё догтлолтой байсан. Яагаад вэ гэх юм бол өглөөсөөс ингээд ороо 6 хүртэл дандаа тийм нөгөө мэрэгжлийн ур чадварын хичээлүүд ордог. Маш гоё хичээлүүд ордог. Одоо кино урлагийн түүхээс гадна жүжиглэх ур чадвар, камерны өмнө ажиллах ур чадвар, за зохиолын задаргаа, дээрэс нь хөдөлгөөн, тэгэл бүжиг, дуу хоолой бүр одоо акцент хүртэл ингээл англиар ярихдаа хүртэл одоо Лондонгийн аялгаар бол ингэж ярина, магадгүй Нью-Йоркийн аялгаар бол ингэж ярина гэл ингээл тал талаас дэлхийн хамгийн шилдэг багш нар ирээл те. Тэр надад маш их гоё байсан. Тэгээ сургууль тарсны дараа ингээд нөгөө дараах арга хэмжээнүүд нь бас маш их гоё. Яа гэх юм бол ингээд одоо жишээлх юм бол Улаанбаатарт бид нар ингээд гараад одоо ямар нэгэн тоглолт үзье, кино үзье, театрын тоглолт үзье гэхлээр 7 хоногт өдөр болго үзэх юм бол бас нэг тодорхой хэмжээнд очиод ингээд зогсон да дуусан да тий. Гэтэл Лондонд бол ерөөсө дуустдаггүй. Тэр хотод хэдэн мянган продакшн, хэдэн мянган жүжиг, хэдэн мянган өөр төрлийн арга хэмжээ ингээд байнга болж идэг. Аль нь хүн очих вэ гэдгийг өөрөө сонгодог. Манай сургуулийн зүгээс болохоор та нар Бродвей ийм шоу тоглолтод оч. Өнөө орой магадгүй одоо юу гэдэг чинь Оскар ийм шагналтай үг хэлж гин. Тэнд тийм одоо Лондонгийн кино 7 хоног болж ин гэх юм уу. Дандаа ингээл арга хэмжээг бол тэр нь ингээл яваал те өөр хүмүүстэй танилцаал, туршлага хуримтлуулаад тэр өөрөө надад маш их гоё тийм одоо тийм амьдралын юм аяг нь үнэхээр гоё байсан. Тэгээд сургуулаа төгссөний дараа бас одоо ч хэлээсэн би сургуультайгаа аягүй эргэх холбоотой байдаг. Английн сургуулиудын нэг давуу тал нь надад тэгж анзаарчихсан. Зүгээр ингээд одоо боловсрлоо эзэмшүүлчихэд за одоо чи төгслөө баяртай гэд хайдгүй мэн лээ. Одоо энэ нөгөө миний байгаа агентлагийн хүртэл манай сургууль олж өгсөн байхгүй юу. Тэгээ яаж юм гэхээр ер нь бол ингээд нөгөө нэг санаа нь логик нь Английн сургуулиуд чинь маш өндөр төлбөртэй. Тэгээ дэлхийн шилдэг сургуулиуд байдаг. Тийм болохоор нөгөө тэр сургуульд суралцахыг маш их хүмүүс хүсдэг. Тэр нөгөө нэг нэр хүндээ яаж авч вэ гэхлээр одоо жишээлх юм бол юу байна л да Christopher Nolan-ы төгссөн сургууль байлаа гэж бодоход за дараагийн орж ирж байгаа оюутнуудыг чи бол дараагийн Christopher Nolan болох боломжтой гэдэг мессежийг өгж байгаа байхгүй. Тэгээд нөгөө Nolan-аа магадгүй сургууль дээр авчраа лекц оруулаад тий оюутнуудад айгуу гоё урам зориг мотивац өгсөн оюутан байхдаа яаж амьдрдаг байсан гэдгээс нь эхлээл яриулахаар оюутнууд бол үнэхээр одоо тийм огшиж штэ тий. Оксфорд их сургуульд магадгүй одоо ямар дэлхийн одоо Нобелийн шагналтай эрдэмтэн байдаг. Стивен Хокинс нь магадгүй ингээл лекц ордог ч юм уу. Тэгэхээр оюутнуудыг татах юм байгаа байхгүй. Тэгэхээр оюутнууд яадаг гэхээр төгснөхийн дараа бас нөгөө оюутнаа амжилттай ажиллуулах тий ажлын одоо талбарт энэ хүнийг бас нэг хөлийг нь дөрөөнд гарыг нь ганцхан бас хүрэгчийн тулд бас сургууль юм хийдэг. Тэр нь одоо мэрэгжлээс хамаарч өөр байдаг. Миний мэрэгжлийн хувьд болохоор манай ангийн 20 хүүхэд төгссөн яг тухайн жил. Тэгээ 20 оюутанд хүн болгон дээр нь ингээд бүр материал бүрдүүлсэн баг одоо иймэрхүү материал бүрдүүлэх нь шүү дээ. За энэ 20 оюутан бол одоо 2020 онд Лондонд төгсөж байгаа хамгийн шилдэг 20 жүжигчээ тий. Та нар баг энэ хүнийг л одоо хараанд авах хэвээр тий. Дараагийн одоо төрж гарч ирж байна. Тэгэл ингээл нөгөө хавцыг нээхэд ингээл зураг нь байна. Сурж байхдаа хийсэн бид нар дээр чинь маш олон богино хэмжээний кинонууд хийсэн. Тэдрийг ингээд тавьсан тий. Бүх ингээд материалыг CV-гийн хүртэл ингээд сургуулийн загварт оруулаа хийчихэж байгаа байхгүй. Тэгэл Лондонд бүх найруулагч, продюсер, кастинг директор тий агентлагуудад материалыг ингээд зэрэг явуулаад тэгээ бид нар одоо нөгөө агентлагаа хайж эхлэн ингээ өөртөө судалгаа ирж хийж байхдаа л ингээл мэйлүүд ирээд явж байгаа. Сургуулаас ч материал хийж авсан ингээл айгүй олон тий айгүй олон агентлагууд тийж холбогдож исэн. Тэгээ тэр дунд бас одоо нэг тийм юу гэдэг чи нэр хүнд
нэр хүндтэй биш агентлагч байна, туршлагагүй агентлагч байна, туршлагатай агентлагч байна. Тэгээд тэр дундаас бол манай агентлаг бол яг миний нүдэнд туссан. Яагаад вэ гэх юм бол манай агентлаг өөрөө нөгөө А зэрэглэлийн агентлаг биш байхгүй юу? А зэрэглэлийн агентлаг гэж юу ярьж байна гэх юм бол одоо нөгөө шаркууд юм уу? Да тий шаркууд. Яг ингээд нөгөө репрезентац хийдэг, төлөөлдөг жүжигчд нь Холливуудын А зэрэглэлийн жүжигчд магадгүй Кейт Уинслет байдаг ч юм уу, Том Хиддлстон байдаг ч юм уу тий. Гэтэл энэ агентлаг өөрөө нөгөө А хасах зэрэглэлийн агентлаг. А хасах гэдэг нь юу хэлээд байна гэхээр ингээ ихэнх одоо жүжигчд нь миний үеийн одоо дөнгөж гарч ирж байгаа жүжигчд тэгтээ ингээд харж байхад Netflix-ийн ч юм уу Amazon-ы Disney-ийн ингээд суртлуудад гол дүрийг бүтээж гарч ирж байгаа жүжигчд байгаа байхгүй юу. Тэгэхээр надад юу гэж анзаарчихсан гэхлээр дөнгөж одоо нөгөө шинээр гарч ирж байгаа жүжигчдийг breakthrough гэж ярьдаг те. Өөрөөр хэлэх юм бол нөгөө яг ингээд цахиур хаглах дөрүүдийг нь олоход их анхаардаг, гаргаж ирдэг агентлаг юм байна гэсэн мессеж надад ирсэн. Хэрвээ акул агентлагт орчих юм бол бас ингээд нөгөө үл тоогдох бас хандлага бас байдаг. Сайн агентлагт орсон ч хэлээгс нөгөө нэг хинч ажил явуулдаггүй ч юм уу. Яагаад гэх юм бол хажууд нь ингээл хүн саяар нэгээд тахад яагаад энэ дөнгөж ингээд гарч иж байгаа оюут нь ингээл хамаг цаг заваа зарцуулах хэрэгтэй гэж гэдгээс эхлээд тэгээд энэ агентлагаа сонгож ирсэн. Тэгээд сургуулаа анх яаж сонгож ирсэн бэ? Та чивнийг тэтгэлгээр бас явж ирсэн шүү дээ тий. Тэгээд чивнигт 2 удаа бас өгчээсэн гэсэн. Тэгэхээр чивнгийн тэтгэлэг одоо яг явж байгаа, энэ тэтгэлэгт бэлж байгаа хүүхдүүд маань одоо хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ? Тэгээ яаж одоо бэлдвэл илүү тэнцвэртэй орох вэ? Энэ талаас нь. Тийм сургуулаа одоо жүжигчнэр бол миний яг өөрийн нөгөө бакалаврын мэргэжил маркетингийн удирдлага байхгүй юу? Тэгээ маркетингийн удирдлага, бизнесийн удирдлагаар би 2 бакалаврын зэрэгтэй төгсчөөд яг ингээ мэргэжлэлээр ажиллаж байгаад энэ бол миний одоо бас амьдралдаа ингээ хийхийг хүсэж байгаа зүйл бас биш юм байна. Миний үнэхээр хийхийг хүсэж байгаа зүйл бол кино салбар юм байна гэдгийг ойлгоод тэрнийхэн төлөө бүх ажлаа хаяад Америк анхудаа явж исэн. Тэгээ тухайн үед нөгөө мэдхгүй ингээд яг ингээ нөгөө соцнигмийн үеэр сэтгэж авахгүй. За би одоо дахиад баг ингээ бакалавр 4 жил сурах хэрэгтэй байх жүжигчин болох хэрэгтэй байх гэд. Тэгээ Америкт би жүжигчний тийм нөгөө тусгай хичээл авч хат нэг зүйл ингээ анзаарч ирсэн. Юу вэ гэхлээр манай ангид ингээ надтай хамт ингээ сурж байгаа хүүхдүүд одоо залуус те миний хүсэж байгаа орохыг хүсэж байгаа тэр 4 жилийн бакалаврын програм ингээ төгссөн дууссан. Тэгээ бид нар одоо яг ингээ 7 хоногийн 5 дахь өдрийн ороо яг ижлэгийн хичээл авдаг. Ямар нэгэн шалгаруулалт болохоор яг ижлэгээ ордог. Тэгээ надад санагдсан байхгүй юу? Би ингээ энэ хүний ингээ те найзынхаа 4 жил сурсан програмыг дуусгах гэдэг. Тэгээ орох юмсан гэж бодоод байдаг. Гэтэл энэ хүн ализны тэрнийг дуусгачаад яагаад бид төр яг нэг ижлэх ингээ цэг дээр байгаа юм бэ? Тэр хүн бүр энд байх ёстой шүү дээ. Одоо миний бодлоор те. Тэгээ багшаасаа асуусан чинь энэ бол бас одоо Америкт те зөвхөн ингээ нэг сургууль сурснараа тийм жүжигчин болдог биш. Энэ бол авиас чадвар, за дээрэс нь хувь хүний хичээл зүтгэл, дээрэс нь байнгын бэлтгэл сургуулилт чи баг угаасаа бакалавртай юм чинь жүжигчнээ дахиж бакалавраар хийжснээс үнэхээр сурмаар ах юм бол ирээдүйд мастер л хийчихгүй гэж хэлжсэн. Тэгээ тэрнээс хойш би бол дахиж одоо 4 жил гэдэг чинь юм бол маш урт хугацаа 4 жил дахиж 3 дахь бакалавраа хийхийнхаа оронд ер нь магистраа хийсэн зөв юм байна гэж бодсон. Тэгээ яг мэрэгчлэрээ жүжигчнийхэн чиглэлээр 7 жилийн хугацаанд одоо сонирхогчийн байдлаар тий одоо сайн дурын уран бүтээлчийн байдлаар ажиллаж тэндээс ингээ маш их зүйлийг ингээ суралцаж авсан хамтарч ажиллаж исэн хүмүүсээсээ тэгээд салбарынхаа мэдлэгийг судалж авчгаад одоо тодорхой туршлагатай болоод шивнингийн тэтгэлэгт анхудаа өгч исэн яг магистраараа сурахаар яагаад англи улсыг сонгосон бэ гэх юм бол англи улс өөрөө одоо үнэхээр жүжигчний орон их орон 17 дугаар 16 дугаар зуунаасаа эхлээл одоо театрууд тий ямар алдартай байсан өнөөдөр ч хэлээ гэсэн одоо жүжигчний мэрэгжлийг айгуу тийм нөгөө нухацтай сериозны хүлээж авдаг байхгүй одоо юу гэдэг чинь зүгээр авьяастай өрмөц царайтай хөөрхөн хүнл жүжигчин болно гэсэн ойлголт ерөөсөө тэнд байхгүй. Би жүжигчин гэх юм бол аль сургуулийг төгссөн бэ гэж асуудаг байхгүй хамгийн эхлээд. Тэгтэл одоо Лос Анжелест явхад хүн болгон everyone is actor тий юу гэдэг I'm an actor, producer, director гэл тий. Тэгтэл англид хэрвээ би ингээд жүжигчин хүн гэх юм бол аль сургуулийг төгссөн бэ л гэжсэн хамгийн эхэлж. Тэгээ гадны сургуулийг бол нэг сайн мэдэхгүй. Англи дотроо бүх сургуулийнхаа ранкуудыг мэдж байгаа штэ тэд нар чинь. Тэгээ би одоо Royal Central-ыг төгссөн гэх юм бол гэл ингээл нүдэн гэл заал эхэлнэ. Радаг төгссөн гэх юм бол театрын жүжигчид бол гэл ингээл эхэлнэ те. Benedict Cumberbatch-ийн төгссөн сургууль. Манай сургууль болохоор Judi Dench за манай дээдлийн одоо курс яахнаар бол
Game of Thrones-ийн Jon Snow байна гэх зэрэг тэгэл тэд нар төгссөн гэл ингээл айгүй тэгдэг. Сургууль төгсөөгүй гэх юм бол ерөөсөө хүлээж авахгүй. Тэгэхээр энэ мэрэгжилд айгүй тийм сериосны ханддаг учраас энэ мэрэгчлэр бас үнэхээр одоо шахаж сайн жүжигчин болгож бас бэлддэг гэж би бодсон. Тэгээ үнэхээр яг одоо тоонд нь очиж чанагдаад ирэхэд бол үнэхээр ур чадрын хувьд бол асар их хөгжсөн гэж бодож байгаа. Бас тухайдаа дэлгэцийн бүтээл талдаа хамгийн шилдэг сургуулийн нэг гэсэн. Тийм. Тэгээ би өөрийнхөө сургуулийг сонгосон шалтгаан нь Шевнигийн тэтгэлгээр ингээ явхад 3 сургууль ингээ сонгох гэсэн одоо тийм зааварчилгаа өгдөг. Тэгээ миний хувьд болохоор юуны Royal Central одоо миний сурч төгссөн сургууль, дээрээс нь одоо Guildford их сургууль өгж исэн. Тэгээ Surrey их сургууль өгж исэн. Тэгээд гурвууланд нь тэнцсэн боловч би энэ Royal Central-ыг сонгосон. Яагаад вэ гэх юм бол ганцхан англи дотроо ганцхан одоо нөгөө кино жүжигчний магистрийн ангитай ганцхан сургууль гэсэн тийм тусгай одоо кино жүжигчний програмтай. Гэтэл манай ангийн хажууд болохоор драмын жүжигчний бас анги байсан. Тусдаа энэ хоёрыг ингээ ялгаж салгаад өгчөж байгаа байхгүй. Бусад их сургууль болохоор ингээ нөгөө драмын жүжигчин кино жүжигч хоёр ингээ холдоод зүгээр л жүжигчний магистрийн ингээ те Masters in Acting болчихж байгаа. Нэг анги болохоо гаргачихж байгаа. Тэгэхээр би зүгээр юу гэж бодсон гэхээр би бол хизээч драмын театр тоглож байгаагүй. Театрт ерөөсөө тоглож байгаагүй жүжигч. Тэгэхээр одоо ирээдүйд магадгүй миний зорилго одоо Broadway эдэрт ажиллана л гэж бодоагүй бол би кинондоо илүү нөгөө мэрэгсэн надад ингээ цаг хугацааны хувьд болоод миний сонирхлын хувьд илүү их нийцчихсэн. Тэгээ би яг сургуультаа тийг сонгочихсон. Тэгээс сая таны хамгийн ихний ярианд орлоо шүү дээ. Нөгөө сурж исэн мэрэгчлэрээ ажиллаж байгаад тэгээ болоод Америк явсан гэдэг. Таны хувьд болохоор өмнө бакалавра Өмнөд Африк за тэгээ Испанд төгссөн юм билээ. Тэгээд бас маркетинг чиглэлээр төгсөөд эндээ ажиллаж байгаад тэгээд шууд юу л явсан Америк явсан байлээ шүү дээ. Тэгэхээр яг яагаад ингэж юу мэрэгчлийг энд соёлоод ингээ явахаар болов тий үнэхээр жүжигчин мэрэгчлийг багасаа хүсдэг байсан уу? Нэг талдаа болохоор эн чинь бас эрсдэл шүү дээ тий. Таны хувьд бакалаврач төгссөн тэгээ ажиллаач олцсон. Айгүй ингээ тайван байх боломжтой. Гэтэл яг ямар ингээ учраас илүү их ингэж одоо эрсдэл өөрөөд тий Америк явахыг зорьсон бэ энэ талаа. Тийм миний амьдралын хувьд бол одоо гаргаж ирсэн хамгийн одоо амттай шийдвэр байсан гэж би боддог. Тэгээд бас энэ шийдвэр бол миний амьдрал одоо энэ баруун тишээ явах гэсэн бол огцом зүүн тишээ болгож өгсөн бүр тийм огцом шийдвэр. Яагаад ингэж шийдэх болсон бэ гэхээр нэг бид нар ингээд хүн болгон л тийм байх. Залуухан байхдаа нэг ингээд сэтгэлийн дуудлага байгаад идэг. Би ийм л хүн болмоор байна, ийм л юм хийж амьдрмаар байна. Тэгээ яг тэрнийгээ даах гэхлээр л ингээд нийгэм болоод эдийн засаг одоо юу гэдэг гэр бүл одоо маш олон хүчин зүйлсэн ингээд нөлөөлөд идэг тий. Тэгээ яг ингээд тэрнийгээ хийх гэхлээр бас ингээд хийх зориг хүрдгүү болох болоо болохгүй болоо амжилттай болох болоо гэл ингээл бас олон юм бодогдол тий. Тэгээ яагаад тэгэж шийдсэн бэ гэхээр би багасаа угаасаа кино найруулагч эсвэл сансрын нисгч болно гэж боддог байсан байхгүй юу. Тэгээ 10 жилдээ би нөгөө сан сургуулийг төгссөн. Манай сан сургууль чи айгүй тийм шинжлэх ухаан, тоо, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургуультай. Манай аав ээж хоёр болохоор намайг эмч болгоно гэж боддог. Яагаад вэ гэх юм бол эмч болох гэдэг миний ээжийн мөрөөдөл. Тэгэхээр нөгөө өөрийнхөө биелүүлж чадаагүй мөрөөдлийг охиноороо биелүүлүүлнэ гэдгийг тэр хүн ингээд айгүй гой санагддаг байж л дээ. Тэгээ яг ингээд нөгөө би чинь 10 жилээ төгссөн чинь намайг одоо ерөнхий шалгалт ингээд манайх ангиараа өгж байгаа байхгүй юу. Тэгээ айгүй хатуу сургуульттай байсан болохоор бүр диктатурны манай анги чинь улсдаа нэгт ороод бүх хүүхдүүд ингээд 800 ингээд авчиж байгаа. Тэгээ бүх сургуульд тэнцэж байгаа их сургууль. Тэгэхээр нөгөө бүх сургууль тэнцэхээр ингээ бүр толгой эргэж байгаа байхгүй юу? Эдийн засагч болох юм уу, маркетинг руу орох юм уу, санхүү рүү орох юм уу, биолог руу орох юм уу, олон улс руу орох юм уу, бүр бүгд нь тэнцчихэд байгаа юм чи яах юм те. Тэгээд тэндээс бүр толгой эргээд тэр дундаа би нэг сонь юм ярьж яваад би кино найруулагч болно гэдэг суйсаас кодсын шалгалтаас ингээ хоцорсон. Тэгсэн чинь харцагч билүү, шонхорч билүү яана энэ сургуулиас харцаг гэдэг нэртэй хаа. Шонхорч байсан байж магадгүй. Нэг тийм хувийн сургууль байна. 19-ийн тэнд. Тэгээ би харцаг шонхор дээр очичоод би энэ сургууль харцаг шонхор дээр кино найруулагчаар орно гэсэн чинь манай ээж аав уурлаад төлчихөөстэй өөрөө төлбөрөө төлөөрөө гээд ерөөсө халгаадгүй дээ. Тэгээ нөгөө сургуультай 10 жилээ төгсөх чи төлбөр төлөх мөнгө байхгүй шүү дээ. Тэгэл ээж аав зөвшөөрөх бол тэгээ орч чадаагүй. Тэгээ дотроо юу гэж бодсон гэхээр за би угаасаа ямар ч сургуульд орсон байсан хамаагүй 1 жил байж байгаа л тайрхлынхаа шалгалтыг өгөөл тэтгэлэг өгөөд Америк руу
кино найруулагчаар одоо сурахаар явна гэж бодож исэн. Тэгээ яг ингээд суралцаад эхэлсэн чинь яг ингээд их сургууль маш гоё санагдаал те. Их сургуулийн амьдрал ингээл өрнөөл найзуутай болоод тэгэл тэр дунд нь ингээл Испани руу оюутан солилцоогоор яваал ингээл цаг хугацаа айгүй хурдан явчихж байгаа байхгүй юу. Тэгээ 5 жил болоод төгсөөд тэгээ яг мэрэгчлэр ингээ гоё компанид ажиллаж эхэлчихсэн. Маркетингийн ажилтнаар. Тэгээд надад зүгээр нэг удаа санагдсан нь юу вэ гэхээр яг ингээ мэрэгчлэр ингээ жил ажилласны дараа надад нэг тийм зогсон байдал байгаа юм шиг санагдсан байхгүй юу. Зогсон байдал гэдгийг юу гэж нэхэр би цалиа авж ийн хийгсэн юм хийж ийн. Нэг л хийвээ. Тий, нэг л хийвээ. Тэгээ ямар нэгэн зүйлийг ингээ өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээ юуг өөрчлөх юм бэ гэх юм бол эсвэл би хийж байгаа юмдаа бүр их сэтгэлээсээ хандаад магадгүй одоо би 5 жилийн дараа маркетингийн хаалтны дарга болно. Эсвэл одоо 10 жилийн дараа би хувийн одоо өөрийнхөө бизнесийг эхлүүлнэ гэх юм уу. Юм нэг тийм шийдвэр гаргах хэрэгтэй байна. Эсвэл зүгээр энэ ажлаа болоод яг тийм хүсээд байгаа дуртай юм аа л хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй зүгээр ингээл нөгөө өглөө очиод хуруугаа даруулаад цалингаа аваад хийдэг юмаа хийгээл тэгээл ингээд суужиж болохгүй байгаад байгаа байхгүй ингээд цаг хугацааг амар хайраа алдаад байгаа юм шиг. Тэгээ тэрнээс ингээд стресстэйч эхэлсэн. Яах вэ гэд. Тэгээд би бас нөгөө зарим хүмүүсийг ингээд харж исэн чинь манай компани тийм хүн байсан л да. 30 гарсан настай 31 ч вэ 2 ч вэ тий одоо баг миний насны дээр байгаа байхгүй. Нөхөртэй, хүүхэдтэй, амар гоё байртай, машинтай, тэгэхээр чин лизингтэй гэхээр хариуцлагатай, сар болгон төлбөртэй. Тэгэхээр тэр ихч маань болохоор ингээд нөгөө хизээч энэ ажил надаас таалагдахгүй юм боллоо гэл ингээд хайж явж чадахгүй яа гэх юм бол ингээд сарын төлбөр чи ингээд араасаа ингээд ирээд байгаа зү тий. Тэг би өөрийгөө харахгүй юу. За энэ бол ер нь ингээд миний ирээдүй юм байна штэ гэд. Тэгээ ерөөс ингээд айгүй ойлгомжтой харагдаж байгаа байхгүй юу. Ерөөсө хаашаа явж байгаа нь. Тэгээ ингээ өөрийгөө харсан чинь нөхөргүй, хүүхэдгүй, хувийн байргүй, аав ээжтэйгээ амьдардаг. Тэгээд хувийн унаагүй, тэгэхээр лизинг байхгүй, тэгэхээр сар болгон төлөх төлбөр байхгүй, ажил таалагдахгүй гэх юм бол яг одоо би ингээд ажилласаа гарлаа гэж явхад хинч хойноос ингээ хөөе баяр цэцгээ гэхгүй юм шиг санагдсан. Тэгээ нөгөө талаар би амар эрхчлөөтэй юм шиг санагдсан. Юу хүснээ хийхэд яг одоо л энэ миний цаг юм байна гэж санагдсан байхгүй. Тэгэл би ажилласаа гарлаа гэл амар баг кино бүр ингээ нөгөө Америк кинонэр ингээл гардаг шүү дээ. Ингээ нэг хайрцагт хүмүүс ч ингээл ажилласаа гарахта хамаг юмаа хийж мэгээл ингээл өөрөөл одоо тэрэл гардаг шүү дээ. Яг тэгэл хайрцагт хамаг юмаа хийгээл гоёгоос гарч исэн. Тэгээд такси дуутсан 300 мянга ч лөө. Тэгээд такси ирсэн чинь ёо миний бүр амьдралын амар аз жаргалтай мөчөөсөн байхгүй ингээл бүр тэгээ асар их хэрэгчлээ. Одоо энэс цааш миний амьдрал бол би юу гэснээ хийж болно гэсэн юм шиг. Гэтэ яг ингээд нөгөө яг яах гэдэг нь ингээд амар том асуултын тэмдэг штэ ер нь тий. Тэгэл би ингээд яг тэр таксинд суучаад ингээд таксиныхаа ингээд хойно суудсан. Тэг ингээд зүүн тишийг харсч ингээд сар амар гоё ингээд тэргэл сар ингээд мандчихсан байхгүй ингээд шүн штэ одоо тэр үйлдвэртэй тийм районд. Тийм кино. Тэгээ нөгөө ингээд сараа хараад тэгээд би ингээд бодогцсон юм би Америк явна гэж утсан байхгүй юу. Тэгээд яг яаж явах юм яг яах гэж байгаагүй жүжигчнэр сурна гэл зүгээр ингээл тэгэл ботцсон. Тэгээд нөгөөтхөө би аав ээжтэй хэлэхгүй юу. Манай аав ээж хоёр болохоор юу гэж бодсон гэхээр за энэ нөгөө компани дэрэн таалагдахгүй. Тэг ингээд нөгөө ажиллаа солих гээд байгаа юм байна гэж ингээд ботсон. Ингээд ихэндээ тэг миний ох ингээд олон улсын компанид орох юм уу, уулуурхаан компанид орох юм уу гэсэн чинь үгүй би Америк явна гэдэг. Америк явж яах гэж байгаа гэсэн. Жүжигчин болно гэсэн чинь л ингээд нүднээ ороод ирээ гараал. Тэгээ ихэндээ намайг нөгөө тоглож ийн гэж бодсон. Тэгээ сүүлдээ бүр үнэхээр үнэн болоод тэр хоёр чинь учирлаж нэг үзэл, ууралж нэг үзэл, загинж нэг үзэл те энэ хүүхэд амьдралаас өрөөллээ, хамаг сурсан мэдснээ одоо баг л ингээл дууслаа гэлээ. Тэгээ бүр нөгөө юу лам мамаар хүртэл явсан шүү дээ. Лам мам дээр очиод энэ хүүхэд амьдралаас өрөөллээ. Алин нэг хэлээд өгөөч гэсэн нөгөө лам нь зүр явуул гэлсэн. Тэгсэн чинь дуугаа болцсон. Тэгээд яг TOEFL-ийн шалгалтанд бүр ингээ гэртээ 2 сар бүр галзуу юм шиг өглөөнөөс шөнө хүртэл ингээ бэлтэж аваад шалгалтаа өгөөд тэгээд яг нөгөө сургуульд одоо материалаа өгөөд урилгаар тийм нөгөө нэг юу гэмдэ аудишн гэх юм уу та тий сургууль чинь энэ чинь бас нөгөө урлагийн сургууль учраас заавал ирж дуудуул бүжигэл монолог уншгээд байгаа байхгүй тийм сөйс шиг тэгэж тийм шалтгаанаар хамгийн анх Америк явж исэн тэгэж хэлж исэн тэгээд бүгдийг тэгээ манай аав ээж хоёр болохоор намайг чи өстө нэрээ бараг л 7 хоноод буцаж ирэндээ мэрэндээ гэл тэгсэн байхгүй би тэгсэн чинь
жил болохтой эргэж ирээгүй. Гүрийгээл тэгэл тэндээ хүртэл ингээл цагийн ажил хийгээл олсон мөнгөөрөө ихч мэгчийнхаа ресторан, оёдлын газар ажиллаад тэндээс олсон мөнгөөрөө нөгөө юуныхаа жүжигчнийхаа хувийн сургалтын төлбөрийг төлөөл тэгэл аудишнууд өгөөл тэгэл ямар ч цалингүй оюутны кино, жижиг реклам, зураг авалт юу гэдэг энэ тэр мөрний чинь ингээл олоод бүр ингээд цав цагаа одоо ингээд цаас байгаа шүү дээ. Ер нь ямар ч жүжиглэжсэн авиас байтахад туршлага байхгүй мэй чинь. Өмнө тайзан дээр загвар өмсгчөөр л гарсан уу гэхээс жүжигчнэр юу ч байхгүй. Тэг ингээ аагаас нь эхэлж байгаа байхгүй юу. Тэг хамгийн анх нэг $50 цалин яг жүжиглсэн төлбөрөөрөө авч исэн. Тэр бүр ингээ амар амттай $50 шиг санагдчихсан байхгүй ямар гоё юм баг. Одоо данаа нөгөө үнгүү юмд ингээ гуйж явсаар байгаа л те. Би орчлоо гэж тэгжсэн бол яг хамгийн анх ингээ хүн миний хөдөлмөрийг үнэлээ $50 өгсөн чинь бүр ингээ баг айгуу тийм гоё бахархалтай санагдчихсан. Тэгээ 2016 онд штэ. Аризонад нөгөө яг дэлхийн мисс болсны дараа Аризонад одоо Стивен Сигал жүжигчин болоод ихнэр гэргийн Эрдэнэтуяа агчийн урилгаар бас Аризонад гэрт нь очиж исэн байхгүй юу. Тэгээ бид хэд ороо нэг Аргентин аягүй гоё нэг тийм хоолны газар ороод ингээд буцаад ингээд гэрлөө ингээ харж явах замд Сигал ах болохоор ингээ машина барьсан. Би ингээд нөгөө машиных нь хойтлын суудалд ингээ зүүн суудалд суудсан. Тэгээ ингээд яг ингээ Аризонагийн элсэн цүлч ингээ аягүй кактус ихтэй. Тэгэл байжсэн чи яг ингээ бүтэн тэргэл сар ингээл гардаг байхгүй яг зүүн талд нөгөө тийм өмнөх шиг. Тэгээ яг нэг хүн нэг тийм дэшагуу болд нь шүү дээ ингээл 2 цаг хугацаа ингээ хоорондоо ингээ нийлж байгаа юм шиг. Гив гинт ингээ намайг нөгөө нэг үйлдвэрийн районд ингээл юмаа тэрсэн хайрцгаа тэрсэн одоо хайчих уу Америк л явна. Тэгээ яг яах юм мэдгүй гэл тэгжсэн үе яг ингээ санаанд орж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ эргээд тарсан чинь дэлхийн мисд орсон. За тэгэл Марко Полод тоглосон. Тэгэл маш олон зүйл энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд ингээ болсон байна гэж ингээ бодоход эн чин хүн эрслээс айж болохгүй юм байна шүү дээ. Ирээдүйд юу болохыг хэлж мэдгүй ч гэлээ гэсэн энэ бол зүгээр юм. It's okay те. Тэгэхээр ингээл урагшаа яваалаа гэдэг тийм айгуу гоё нэг тийм өөрөө өөртөө урам зориг өгсөн гэх юм уу да тийм зүйл болж исэн. Таны хувьд тэгвэл хамгийн одоо гайхалтай хамгийн гоё мөчн тэгвэл тоо ил байсан гэж тий. Тийм үе болгон өөрөө гэсэн одоо гайхалтай зүйлстэй гэж би боддог байхгүй юу? Жил болгон те хийж байгаа зүйл чинь ингээл сайжраал байхыг хэрээр чи арай нэг өөр төрлийн аялалд яваад байна шүү дээ. Тэгэхээр одоо 2014 он хамгийн гоё байсан гэхэд бол хэлэхэд хэцүү. Гэхдээ үнэхээр одоо нөгөө highlight буюу ингээд нөгөө үнэхээр тэр дунд ингээд сэтгэлд айгүй их үлдсэн он жилүүдийн нэг бол үнэхээр яалтчгүй ажилласаа гараад огт мөнгөгүй те тэгэл ингээл нэг цагийн ажил хийгээл жүжигчин болох гол ингээл те хамаг байдаг хаана ямар шалгаруулалт байна. Тэр болгоныг хайгаал, очоод, уулзаал явж ах тэр үе надад айгүй тийм нэг одоо бодоход амттай байсан. Одоо бол ингээл Монголд байхдаа ч юм уу тэхгүй шүү дээ. Ер нь бол тий киноны санал ирлээ гэхэд энэ бол айгүй арай өөр төвшин ингээ очсон байгаа байхгүй юу. Гэтэл би бас тийм цэг дээр бас эхэлж ийсэн шүү гэдгийг ингээ бодоход одоо ямар нэгэн тийм хүндрэлтэй одоо магадгүй сая ярьлаа тий 5 сар ингээд шалгаруулт өгөө тэнцээгүй ер нь юу хийгээд байна гэдэг дээр ингээд нөгөө хүн чинь ингээд бодоод эхэлж байгаа байхгүй юу. Тэр үед зүгээрээ ийм зүйл тохиолдол байсан шүү дээ. Ямар анхудаа тохиолдож байгаа биш чи ингэж байдаг байснаа санаж гинөө гэж тэгэхэд нэрээ тийм те за тэгвэл урагшаа явъя гэдэг ч юм уу тий тэгээд санагддаг. Саяхан бас нөгөө Английн драмын театраас нэг жүжигчд тоглохоор санал авсан гэсэн тий. Энэ яг сонгон шалгаруулалт явагдсан уу? Ямар зарчмаар явагдсан юм бол? Тийм сонгон шалгаруулалт явагдсан. Тэгээ юм их гоё болж байна. Гоё болж байна гэдгийг юу гэж байна гэхээр магадгүй 3-4 жилийн өмнө бид нар ингээд шалгаруултанд орлоо гэхэд дандаа нөгөө бичилж очдог гэсэн байхгүй юу? Заавал бичилж очих хэвээр. Тэгээд Crazy Rich Asians гэх кино байдаг тий. Crazy Rich Asians киноны одоо гол дүр Henry Golding-ийн хуучин X найз охины дүрт одоо тэр дүрийг бүтээсэн жүжигчин болоод бит хоёулаа тунж үлдсэн байхгүй юу? Хамгийн сүүлийн шатанд хоёулахнаа үлдсэн. Тэгээд тэр үед одоо бид нар жишээлбэл Малайзд очиод Куала Лумпурт очиод яг тийм screen testing гэж ярьдаг тий. Ингээ камер дээр яаж харагдах уу, яах уу, ийх үү гэдэг тийм шалгаруултанд орж исэн. Тэгээд угаасаа тухайн үедээ хэлжсэн байхгүй ингээ нөгөө энэ Шанхай од тэгээд бидний нэгдүгээр сонголт бол энэ Шанхай од. Тэгээ ямар нэгэн байдлаар энэ хүн мад өөр кино зурагтай эсвэл цалин мөнгөнөөрөө тохирохгүй бол чи ингээ бэлэн байж байгаарэ. Тэгэх юм бол чавааг аваа шүү гээл тэгэл ингээл хэн мэдээж тэгэл Warner Brothers-ын кинонд үгүй гэхүү тэр хүн дүрээ авсан. Тэгтээ ингээд тэндээс юу хэлэх гээд байна гэхээр ганцхан кино шалгуулахын тулд тэгэл Америкч нэг яваал, Куала Лумпурч яваал тэг ингээл
асар их тийм логистикийн асуудалтай байдаг байсан. Тэгээ ингээ Монголд байдаг жүжигчинд бол бүр хэцүү. Гэтэл одоо яаж ийм нэхэр бүх юм онлайн. Би одоо жишээлх юм бол өнөөдөр ингээ гэртээ байж байхдаа өчигдөр гэхэд нэг Warner Brothers-ын кино шалгуулж байгаа байхгүй юу. Зүгээр онлайнаар ирээл сценээ явуулаад за энийг ингээд өөрөө self-tape биччих, ийм стандартаар биччих гээл би найз руугаа уцтаал найздаа энэ дээр туслаад өгч гээл нэг студидтэй найз дээр очиод тэрнийгээ бичээл буцаал ингээ сайхан WeTransfer-аар явуулаад тэгэл ингээ хариугаа хүлээгээд сууж явах жишээний юм уу те. Тэгэхээр энэ жүжигч хэлээсээ яг тэгж явсан. Ерөөсөө л дандаа онлайнаар одоо нөгөө сая хэлжсэн шүү дээ стандартууд байдаг те материалууд бүрдүүлэх шаардлагатай. Тэр нь болохоор жүжигчний зураг одоо өмнө тоглож исэн дүр бүтээж исэн танилцуулга видео тэгээ CV тэрнийгээ явуулахаар одоо магадгүй за чи энэ сценийг хийгээд явуулаадах гэх ингээ явуулцдаг байхгүй юу. Тэрнийг нь хийгээ явуулахаар одоо за чи болж ин чи болохгүй байх гэдэг ч юм уу те. Тэнцэл тэгэл одоо яг тийм онлайнаар бэлтгэлээ хийдэг. Ер нь бол ковидын нэг одоо давуу тал нь ганц давуу тал нь хүн ингээд альваа зүйлийг зөвхөн миний мэрэгжилч гэлтгүй бүх мэрэгжил дээр ингээ анзаарч байна л да. Тийм нэг mobility гэж ярьдаг ингээд нэг тийм жоох ингээд газар зүүн хувьд ингээд жоох эрхчлөөтэй байх боломжийг олгосон. Хүсвэл гэртээ байгаад ингээд те гэрээсээ ажиллаа жоохон хийчих болж юм. Заавал ингээд гарч 2 цаг төгжрэл хүнтэй уулзаад байхгүй зүүмдэл уулзчих болж юм гэх юм уу те. Энэ нь өөрөө нөгөө газар зүүн байршил хамаарахгүй олон улсын уран бүтээлчтэй мэрэгчлэнүүдтэй хамтарч ажиллах боломжийг бас нээж байгаа байхгүй юу? Хэлэн л байвал шүү дээ тий. Хэрвээ би зүүмдээд Улаанбаатарт байгаа хүнтэй уулзчих юм бол би зүүмдээд Лос Анжелес байгаа хүнтэй ч уулзна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө дэлхийг ингээ хавтгай болгож байгаагийнхаа ирээр боломжийг бас хавтгайруулж өгж байгааг нь л нэг хэлбэр гэж би бодож байгаа. Окей. Бас нэг давуу тал нь болсон юм биш үү? Ковид. Тэгэхээр Монголд ер нь кино урлагийн тал дээр ямар хөө үзэл бодолтой гэдэг. Монгол улсад кино урлаг хөгжиж байгаа юу? Зам түүнчлэн одоо Монгол кинонуудын талаарх таны үзэл бодол ямар хөө вэ те? Энэ талд хөгжиж байгаа. Өөрийнхөө хурдаар хөгжиж байгаа. Заавал одоо Холливуудын хурдаар хөгжих албагүй. Энэ маш олон нөгөө хүчин зүйл нөлөөлж байгаа. Хүний тоо, үзэгчдийн тоо гэдэг чинь нөгөө зах зээлийн байх боломжит одоо нийт одоо бүтээгдэх боломжтой төсвийг хүртэл ингээ хэмжиж өгч штэ. Хэрвээ зөвхөн Монгол кино бол те. Тэгэхээр тодорхой хэмжээний төсөвт баригдаж байна. Үзэгчдийн тоогоосоо болоод магадгүй бид нар 140 сая хүн амтай байсан бол өнөөдөр арай өөр одоо стандартын өөр кинонуудыг хүснэ. Яг гэх юм бол хэрэглэгчдийн тоо их учраас тэрнийгээ дагаад зах зээл нь хөгжөө явчихад илүү хурдан тий. Тэгэхээр 3 сая хүн амтай улсын хувьд бол өөрийнхөө хэмжээгээр өсөж байгаа. Гэхдээ энэ дээр бол мэдээ зас сайжруулах зүйлс бол маш олон байгаа. Гэхдээ нэг авууштай зүйл нь дөнгөж сая бас бид нар кино урлагийн хуультай боллоо. Сая номын сайдын үед тий. Өмнө нь бас чулуун сайд, соёлын сайд байхдаа энэ хуулийг бас ингээд их сайн хэрэгжүүлж одоо хөгжүүлж эхэлсэн байлээ л дээ. Тэгээд энэ бол би их давуу тал гэж харж байгаа. Яагаад вэ гэх юм бол олон улсын одоо томоохон уран бүтээлүүд Монгол улсад ирж тодорхой бүрэн биш юм ахэд ганц нэг хэсгийнхаа ингээд зураг авалтыг хийхэд ядчил татварын буцаан олголт өгчөж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө нэг айгүй гоё тийм бусдыг татах олон улсын продюсеруудыг татах зүйл болж өгнө гэж бол харж байгаа. Тэгээд дээрэс нь одоо залуучууд хилтэй болж эхэлж байна гэж би бол харж байгаа. Тэгэхээр энэ бол их чухал. Монгол кино тоглох, гадаад кино тоглох ямар хөө ондоо юу, шал ондоо зураг авалт талаас нь ч гэдэг юм уу тий. Ондоо тий олон улсын кино бол илүү нөгөө төлөвлөгөөнөөр суйрлагдаж хийгддэг. Бүх юмаа төлөвлөчихсөн сюрпризүүд баг гардаг. Тэгээ мэдээж бол төсөв бол арай өөр хэмжээний яригдчих байгаа тий. Тэрнээсээ үндэслээд одоо кино уран бүтээлийн чанарын асуудал бол арай өндөр зэрэгэлт байдаг. Дотоодын уран бүтээлүүд маань за төлөвлөгөөний хувьд арай одоо дутагдaltaй байдаг ч гэлээ гэсэн нэг зүйл нь ингээд нөгөө маневр ингээ айгуу сайн хийдэг байхгүй юу? Ямар нэгэн асуудал сюрприз гарлаа гэхэд тэрнийг гялс ингээд дорн шидчихдэг ч юм уу тийм. Тэгтэл магадгүй олон улсын уран бүтээл дээр асуудал гарлаа гэхэд яг одоо энүүгээр мэрэгсэн үнийг л авчир гээд ингээд зогсчдаг байхгүй юу? Ер нь бол тийм маневр би ингэ чи тэгчээч гэх юм уу тийм. Тиймэрхүү юм бол их баг. Тэгэхээр давууцул тал байгаа одоо давууч тал байгаа, сулч тал байгаа. Манайхаа ер нь юм аргалтай гэсэн юм шүү дээ. Тийм. Шийдвэр гаргах. Тийм. Нэр Adidas брендийн бас нэг реклам тоглосон байсан шүү дээ. Анхын энэхүү саналыг яаж авч ий. Тэгээ юу нөгөө агентлагаараа дамжуулж авч ий. Бас таны хамт тоглосон жүжигчин нөгөө хөл бөмбөг чинь маш алдагтай юм шүү. Солонгосын Софи юм байсан.
Тий, Adidas-ийн рекламанд яг 2019 оны 2 сард оролцож тоглож исэн. Тэгээ энийг болохоор манай Лондонд байдаг Jan Allardyce гэдэг манай найз санал болгоод оруулж исэн. Jan болохоор бас Монголд хэд хэдэн кино хийсэн. Од Багийг хийсэн. За сая Single Ladies 4-ийн бас ерхий зураглагчаар ажилласан тийм хүн байдаг. Тэгээ Монголд их хэлтэй. Тэгээд яг Аз нөгөө нэг модель хэрэгтэй байна гингүүтлээ Jan шууд над руу холбогдоод тэгээд яг энэ прожектыг авч исэн. Тэгээд тухайн үед би өөрөө нөгөө хөл бөмбөг нэх үздэггүй. Сон Хё Миний тухай би яг үнийг хэлэхэд нэг мэдлэггүй байхгүй юу байсан. Тэгээд ингээл за солонгос хөлбөмбөг тооцоо хамгийн солонгос хөлбөмбөгчөндөө орох юм байна. Окей. Надад бол ямар ч зүгээр тэр хүн зүгээр солонгос үржгэл харагдсан байхгүй юу. Тэгсэн чинь амар дэлхийн том од байсан юм байна лээ. Тэрнийг нь монголчуудаас гадна нөгөө би амьдралдаа анх удаа тийм юм харсан байхгүй. Тэгээ бүр ингээ шокнд ороод яасан гэсэн чинь ингээ бит хоёр ингээ зураг авалтаа ингээ авч яхад тэнд ингээд хүмүүс одоо ингээл байгаалгаа штэ тий. Одоо гудамжаа ингээ ер нь бол хаачж байгаа байхгүй юу. Тэгээ байжсэн чинь 2 хоногийн дараа ч үлээ би ингээд гадаа Лондонд хичээлдээ ингээ явж исэн чинь ингээд өдрийн ингээ ер нь бол нэг өдрийн сонирхол юм да тий. Өдрийн сонир. Тэгсэн чинь тэрний нөгөө нэг нүүрэн дээр нь Тоттенхамын тоглогч Сон Хё Мин Лондонгийн тэр дүүрэгт харагдав гэл ингээл битсэн. Тэгээ ингээ амар папарац зургийг нь авсан. Би ямар тэрийг тэгээ одоо зүгээр л тэр хүн тэнд ингээ харагджээ гэл. Тэгсэн чинь ингээд нөгөө вебсайт руу ингээ орж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингээ хүмүүсээс ингээ ярилцлага авсан байна. Тэгсэн чинь ингээл нөгөө тэр ингээ дүүрэг мүрэгт амьдрэх хүмүүс л юм шиг байгаа юм. Тэгэл хүний хөгшимээ өчигдөр яг энүүгээр ингээ надаас 50 метрийн зайтай өнгөрсөн. Сон Хё Мин байсан. Тэгээ би ингээд ачнараа дууцсан. Тэгсэн манай ачнаар ингээл ерөөсө 15 минутын дараа ирсэн гэл тэгсэн дараа нь ачаас нь авсан. Oh my god, тэ Сон Хё Мин байсан. Би бүр ингээ гахс. Хүү ийм байдаг юм уу? Юм сүртэй тий. Тэгээ тэр хүнтэй ямар уулзчаад байгаа зүгээр л ингээ тэр хүн ингээ нөгөө харагдаад өнгөрсөн гэдэг дээр бүр ингээ нөгөө видео нэвтрүүл ингээ бараг л одоо цагийн үрд хийсэн байгаа байхгүй юу? Тийм тэгжэл би ийм дэлхийн од ийм л байдаг юм байна гэж тэгж бодсон. Тийм. Өнгөө маань бас нөгөө Английн Премьер Лигт айгүй тийм мундаг тоглож байгаа. Тэгээ Англи гэсэн утгаараа бас амар юу байсан. Тэгээд одоо манай дараагийн хэсэг бол Дэлхийн Монголын уламжлалт хэдэн асуултуудаар бас үргэлжлүүлэе гэж бодож байна. Энэ болохоор хамгийн ихний асуулт нь одоо 21-р зууны хамгийн чухал чадварууд юу вэ? Залуус маань байх ёстой чадваруудыг та юу гэж боддог вэ? За 21-р зууны гэхээсээ илүүтэйгээр одоо ерөөсөө өмнөх коронагийн дараах үе гэдэг юм хоёр үе болчиход байна гэж би хараад байна л да. Коронавигаас дараах үе бол одоо яалтчгүй бидний сурах ёстой чадвар юу гэх юм бол хамгийн түрүүлж гадаад хэл. Англи хэл нь байна уу, хятад хэл нь байна уу, испани хэл нь байна уу хамаагүй ямар ч гэсэн гадаад хэлтэй байх ёстой. Хоёрт технологийн ур чадвар. Технологийн ур чадвар дутуу хүн бол үнэхээр одоо хоцрох гэж байна шүү дээ. Бүх юм технологиор хийгддэг боллоо. Дээрээс нь ажил бол тодорхой хэмжээнд одоо магадгүй 7 хоногийн тэдгээр өдөр ажил дээрээ бусд үед ингээд дуртай газраасаа гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү одоо хуваарлтууд бол дэлхийн маш олон оронд хийж байгаа байхгүй. Англи жишээлх юм бол ихэнх ажилчдыг та ингээд 7 хоногт 1-2 удаа л офс дээр ирээ. Бусад үед гэрээсээ ажиллаа гэдэг ингээд зааварчилгааг өгч байгаа. Тэгэхээр тийм үед хүн яалтчгүй технологийн хувьд ингээд нөгөө байнга апдейт хийж өөрийгөө явах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд нөгөө ажиллаа хийхэд хүртэл ингээ ур чадрын хувьд ингээ асуудал үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр ур чадвар бол бас маш чухал юм шиг санагдаж байгаа. Дахиад мэдээж олон ур чадвар байгаа л да. Гэхдээ зөвхөн миний анзаарснаар бол юм ингээ хурдан хөгжиж явахын хэрээр зарим хүмүүс ингээ яаж хоцрохгүй явах вэ гэж бодож байгаа бол зарим нь яаж ингээд нөгөө шинийг сэтгэж те дэлхийг чирч явах вэ гэдэг дээр боддог хүмүүс юм байна гэж би зүгээр тэгж бодсон. Яагаад тэгж бодсон бэ гэсэн чи би одоо ингээ яг ингээ ковидын үеэр гэртээ сууж байхдаа тэрнийг анзаарсан байхгүй. Бид нар ингээд алсын занаас технологийн дэвшлиг ашиглаад инновацийг ашиглаад тийм кино уран бүтээлийг дэлхийн 6 орнд 6 богино хэмжээний кино хийсэн. Тэгээд тэр кино хийж байхдаа бид нар айгүй гоё тийм технологийн одоо дэвшилтэд програмуудыг ашигласан байхгүй. Тэгсэн тэр програмууд яасан бэ гэхлээр өнөөдөр эсвэл өчигдөр хийгдсэн програмууд байгаагүй. Айл 2014 онд 15 онд хийгдсэн програм байгаа байхгүй. Тэр програмын тухай би хизээч сонсоогүй байжгаад одоо л нөгөө алсын зайнаас хийх хэрэг нь гарангуутл ингээд ашиглаж мэддэг байх жишээний тий. Тэгээ бид нар ингээд найзтайгаа ингээд хоорондоо ярьж байхдаа юу гэж ярьж исэн бэ гэхлээр бид нар ингээд
хүний хийсэн юмыг ингээд хэрэглэгч болоод ингээд дандаа дараа нь хүнээс зарим хүмүүсээс ингээд дандаа нэг 2 3 4 алхмын ингээд хойно явж явах юм. Хийсэн юмыг ингээл 4 5 жилийн дараа ингээл хэрэглээл те. Тий. Тэгтэл зарим хүн яаж тэгэхээр дэлхий те корона болны гэдэг хин шилж мэдэхгүй шүү дээ те. Тэгтэл магадгүй ирээдүйд хүн алсын занаас хамтарч ажиллах юм бол ийм програм байж болох юм байна гэд ингээ аль эзний сэтгээд ингээд хийчихэд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүс яаж бодохоор ингээ цаг үеэсээ төрүүлж халахад байна. Энд бас нэг vision гэж нэг юм байгаа юм л та тий. Алсын хараа. Тэгээд бид надад санагдсан юм нь би залуу хүнийхээ хувьд яаж одоо тийм visionary хүн байж болох вэ? Элон Маскыг харж ахч тэр бүр хідэн алхмын өмнө яваад байгаа мэй тий. Ерөөсө гүцэх байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж одоо нөгөө магадгүй ингээ англи хэлээ үгээ цэжлээд тахлаар англи хэл сайжирдаг гэдэг шиг алсын хараатай байх хүн ингээд нөгөө ямар нэгэн байдлаар практик байдлаар ингээ өөрийгөө тий одоо трейн хийгээд олж авч чадах юм уу чадахгүй юм уу эсвэл байглаасаа өгцөн зүйл юм уу тэр надад бас маш их сонирхолтой санагддаг. Тэгээд яг ийм алсын хараатай хүн байхын тулд бас их уншиж судлах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо 21-р зууны юмс. Тэгвэл одоо манай Монголын залуус ихэнх нь дэлхийн шилдэг сургуульд суралцах аль эсвэл одоо дэлхийн томоохон компаниуд ажиллахыг нэлээд хүсдэг залуусууд маш олон болсон байна. Тоон хүүг одоо залуустаа хандж хэлэхэд ямар хандлагатай байж яаж өөрийгөө хөгжүүлвэл бас энэ үүд хаалга нь илүү ойртох юм бол. Мэдээж хэл бас дахин хэлтэй байх юм бол залуучууд угаасаа хангалттай одоо туршлага мэдлэгийг бол хуримлуулад авчих бүх боломж нөөц нь байгаа гэж би бодод байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь бид нар одоо бидний үеийн залуучууд эх орондоо хайртай эх орноо яаж хөгжүүлэх юм бэ гэдгийг ингээд бодоход заавал бид нар ингээл нөгөө бүх юм дэлхийн ингээ хавтгаарчаад байхад би зөвхөн Монголдо байж ижил одоо тий сарынхаа цалинг аваад хийдэг зүйлээ хийж иж эх орноо хөгжүүлнэ гэж бодох нь жоох ингээ хайрцаглагцсан сэтгэлгээ болоод байгаа юм шиг надад санагддаг. Англид ч юм уу, Америкт ч юм уу, магадгүй Хятад ч юм уу одоо дэлхийн яг одоо чиний хүсэж байгаа мэрэгчлэр хаана үнэхэрийн одоо дэлхийн хэмжээнд өрсөлдөж болж байна. Тэр газараа байгаад очиод судлаад ажиллаад тий тэндээс ноу хавыг нь аваад Монгол руугаа ингээ холбох ингээ гүүрэн болоод олон залуусыг авч ажилуулад авчруулж сургаад ч гэх юм уу ийм байдлаар одоо нөгөө хөгжлийг бас ингээ нөгөө зөвхөн дотроос гэхээсээ гаднаас бас оруулж ирэх холбох тийм байдлаар эх орноо хөгжүүлүүлэх зүгээр юм шиг бас боломжтой юм шиг надад санагдаад байгаа. Тэгэхээр олон улсын томоохон ихтэй сургууль явж сурж байгаа оюутнууд бол эх орныхоо одоо томоохон одоо хөгжлийн холбогч гүүр болж байна гэж харж байгаа байхгүй юу. Тэнд ийм боломж байна. Тэгвэл энд ингэж гэх юм уу те. Эсвэл тэнд хүмүүс тэгээд энэ тэгвэл Монголд ингэж гэх юм уу. Дандаа тийм нөгөө ноу хаунуудыг авчирч байгаа шүү дээ. Тэгвэл бас нэг асуулт. Одоо би жишээлбэл ингээд 17 настай тэгээ одоо дөнгөж их сургуульд орох гэж байгаа. За тэгээд яг ямар мэрэгчлээ сонгохоо мэдэхгүй аав ээжийнхээ шалтгаан мэрэгчл сонгоцсон заяа. Тэгээд түүндээ дургу. Тэгээд ингээд явандаа ингээд аав ээжийн зөвдөө гэж бодоол ингээд явж байгаа хүүхд гэж байна. Тэгэхээр та тухайн хүүхдэд юу гэж зөвдөх вэ? За тийм аав ээж найз нөхөд багш хамаатан садан тэгээд айгүй олон хүмүүс яг чи яаж амьдрах ёстой вэ гэдгийг ингээл заадаг шүү дээ. Ер нь бол Монголын маань жишээн дээр гэхдээ чи яаж амьдрах ёстой вэ гэдгийг чиний зүрх сэтгэл илүү их сайн мэдэх юм шиг надад санагддаг. Стив Джобсын хэлсэн үг байдаг л да хэлсэн жишээ. Хүнд ингээд хүн болгонд ингээд тэр бомтон хүнд ч гэсэн хорвогийн хамгийн ядуу ч гэсэн яг ижлэхээ 24 цаг байгаа. Тэгээ 24 цагийнхаа бидний 8-ыг ингээ унтдаг тий унтаж өнгөрөөдөг биологийн цагаараа. Тэгэхээр бид нар цаана ингээд 16 цаг үлдчихэж байгаа зү. Тэгээ хүн 16 цагийнхаа дунджаар одоо 8 цагийг ажиллаа хийж өнгөрүүлдэг. Тэ? Тэгээ цаана 8 цаг үлдчихэж байна да. Хүн үлдсэн 8 цаг дээр ерөөсөө бүх юм хийнэ гэсэн үг шүү дээ. Усанд орно, найзуудтайгаа уулзна, хоолоо хийн, гэрээ цэвэрлэн тэ. Эсвэл одоо уртлаг соёлын арга хэмжээнд явна, эсвэл өөрийгөө хөгжүүлнэ, англи хэлээ сурна гэх юм уу. Нөгөө хүүрхийн 8 цагт ингээл хорвогийн хамаг мянган ажлууд ингээ овоорчж байгаа байхгүй юу ер нь бол. Тэгэхээр хүний хамгийн их зарцуулдаг цаг бол ерөөс ингээ ажилд байгаа байхгүй юу. Тэгэхээр Стив Джоб юу гэж хэлсэн бэ гэхээр чи амьдралынхаа хамгийн их одоо нөгөө оюунлаг цагаа ажилдаа зарцуулдаг байхад хэрэг чи ажилласаа кайф авч чадахгүй бол чи амьдралаасаа кайф авах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн.
Ойлгож байна уу те? Чи ажилласаа үнэхээр ажилдаа явмаар санагдаг маргааш өглөө нөгөө яг оюутан байхдаа амар тийг санагдаг гэсэн гэдэг шүү дээ те. Яа чи хурдан 9 цаг болоосоо те хурдан баг л дарагтайгаа уулзах юмсан тест кофе аваад орох юмсан гэдэг ч юм уу. Тийм аз жаргалтай мэдрэмж төрөхгүй эсвэл чи ямар нэг юм зүйл сурахгүй чиний амьдрал ингээд урагшлахгүй те байвал ер нь ингээд нийтээрээ амьдрал чинь айгу тийм аз жаргалгүй ч юм уу эсвэл ямар нэгэн болохгүй байгаа ч юм шиг санагдах боломж айгүй их гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө энд ямар ч мэрэгжилсэн чи тэр мэрэгжилтэд дуртай байх хэвээр. Аав ээж чинь дуртай байх албагүй чи өөрөө дуртай байх хэвээр. Тэгээ чи өөрөө би энд дуртай юм уу дургүй юм уу гэдгийг яаж мэдэх юм гэхээр чи өөрөө л мэдэн штэ. Чи хүмүүсийн үгийг зүгээр нөгөө одоо юу гэж бодож болно зөвлөгөө гэж бодож болно чамайг одоо ингээ сайхан амьдраасаа зөв амьдраасаа гэж бодсон сайхан сэтгэлийн үндсэн дээр чамд хэлж байгаа зөвлөгөө түүнээсш чамд тулгаж байгаа албан тулгалт гэж ойлгож болохгүй. Тэгээд зүрх сэтгэлээ сайн сонс би юунд дуртай юм бүр цаасан дээр бич те өдрийн нэмдэглэл дээр би хэн бэ би юунд дуртай вэ те би юунд дургүй вэ магадгүй одоо би олон хүнтэй байх дуртай эсвэл би олон хүний өмнө гарах дургүй ч гэх юм ингээл бүх өөрийнхөө одоо тэр шинж характераа ингээд бичгэнэ штэ. Өөрийгөө таньж мэдхийн тулд те миний давуу тал юу вэ? Миний сул тал юу вэ? Надад ямар боломж вэ? Надад ямар аюул занал байна? Одоо бүр болохгүй SWOT шинжилгээ хүртэл хийж болж байна те. Тэгээд тэндээсээ за би нэг ийм зүйл хийх юм бол амар аз жаргалтай байх юм байна. Кайфтай байх юм байна. Би хүн туслахтаа их одоо надад аз жаргал өгд юм байна. Эсвэл би одоо камерын өмнө кинон тоглохтаа аз жаргал өгд юм байна ч гэх юм уу. Хүн нэг өөрийнхөө нэг тийм жоохон дуртай зүйлийнх ингээ ханыг олоод авчин штэ. Тэгэхээр тэрнээр тохирсон одоо ажил мэргэжлээ сонгоод тэрнийхэн төлөө одоо ямар нэгэн байдлаар бусдаа одоо тэмцэлдэх тийм жоохон зоригтой байх хэрэгтэй. Зөрүүд байх хэрэгтэй гэж би бол боддог. Таны цаашдын зорилго юу вэ? Цаашдын зорилго бол маш их зорилго байгаа. Одоо яг ингээд нөгөө нэг шууд ийм тийм гэж бол хэлмээргүй байна. Гэхдээ ерөнхийдөө юу гэж боддог гэхлээр би яг ингээд нөгөө амьдрал бол аялал гэж боддог байхгүй юу? Яагаад тэгж хэлж ийн гэхлээр би нэг одоо юу гэдэг чи магадгүй Оскар заавал орох хэрэгтэй ч гэх юм уу эсвэл энэ уулын орой дээр гарах хэрэгтэй ч гэх юм ингээл нэг тийм том зорилго тавьчаал тэрэндээ хүрэхээр ингээ болцдог төрлийн хүн ерөөсөө биш. Юу ч хийсэн ингээл амар гоё хийж байгаа зүйлээсээ кайф авах, хийж байгаа зүйлээсээ сурах те хэцүү байсан ч хэлээгсэн тэр маань өөрт надад ингээл амар гоё туршлага, аялал болж үлдэх нь надад их чухал байдаг учраас ямар нэг одоо томоохон одоо хүний амьдрал тохиолдож байгаа одоо магадгүй дэлхийн мис бол тийм байлаа л та тий дэлхийн мист ороод тэр чаптер бол тэр одоо номны бүлэг бол ингээд дуусч байгаа сайхан хаагтаа за эхлэе за хааглаа гээл тий эхний нэг аялал дууслаа тэгэхээр дараагийн аялал нь юу ах уу гээл ингээд бодож олдох ч юм уу тий тэгж боддог тэгээд яг миний хийхийг үнэхээр хүсдэг зүйл яг одоо хийж байгаа кино салбар маань учраас энэ бол хизээч дуусахгүй зорилго гоё кино хэмээрэн гоё кинон тогломоор байна тий Монголынхон кино урлагийг хөгжүүлэхэд бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулмаар байна. Тэндээсээ өөрөө кайф аммаар байна гэл тэр дунд ингээл задрахаар маш олон төсөл хөтөлбөрүүд болчихж байгаа байхгүй. За манай ингээд дэлхийн Монгол бод маань ийхүү дуусах болсон байна. Тэгээд миний урилгыг хүлээж аваад манай залуучууд бас тий подкастыг үзэгчдэд ийм сайхан түүхээ хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээд миний хувьд маш өөрөө гүйцэтгэж тийм дугаар болж чадсан гэж бодож байна. Тэгээд оролцсонд маш их баярлалаа танд. Маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. Танай хамт олонноос баяр хүргэе. Амжилт хүсье. Тэгээ энэ бас нэвтрүүлгийг үзэж байгаа ярилцлагыг үзэж байгаа хэрвээ одоо магадгүй англи улсаас суралцах юмсан гэж бодож байгаа залуус байх юм бол Их Британий элчин сайдын яамны веб хуудсанд зочлоорой. Ягаад гэх юм бол Шевнигийн тэтгэлэг 11 сарыг хүртэл одоо материал авахар зарлчихсан байна. За түүнчлэн манай Group Wine House-аас бидний хамтран ажиллаж байгаа нэг байгууллагаас танд юм сайхан илүү өгч байгаа юм болохоор Францын бас нэг алдартай wine гэсэн. Ямар гоё энэ rose яа штэ. Би rose-д амар дуртай. Merlot rose гэсэн. Баярлалаа. Ямар гоё. Баярлалаа. Бас манайхнаас өгсөн байгаа. Ямар гоё. Цаашдын ажлын амьдралд нь маш том амжилтыг хүсье.